Баян хонгор аймгийн Жаргалан цумын нутгаар урсдаг Байдргийн гол нь нийт 270 гаруй км зам дуулж Цаг, Жаргаланд, Бөмбөр, Баазгаан, Бууцгаан зэрэг 5 сумыг дайран Байдргийн гол дагуу нутгалдаг олон мянган малчин өрх малыг умдаалж урсаар Баян хонгор аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий хун галуу ирж буцан нүүдэлдэг говийн шаргал талд тундран цэнхэрдэг бөөн цагаан нурт цутгадаг. Байдраг гол нь Баян хонгорчуудын сэслэн дээдэлдэг байгалийн үзэсгэлэн тогтоц бүхий хүн малын ундны их өсөр болсон томоохон гол юм. Түүхээс нь яриад гэх юм бол одоо Байдргийн одоо ноёны одоо дээхэн үеийн одоо Байдргийн хүрээ гэж одоо том хүрээ байсан хажуухан талд нь одоо тэгшигж одоо сайхан болог байсан. Энийг одоо түүх соёлын дурсгал зүйл хэмээн болгож одоо аймгийн одоо тусгай хамгаалтанд одоо авсан энэ сайхан нутгаа. Тэгш гэдэг газар бол одоо бидний удаа нэгдэн дээр харагдаж байна. Энэ бол одоо 3 дугаар багийн маань ард түмний маань одоо багийн одоо баяраа хийдэг, морин улаан уралдуулж нааддаг одоо ийм одоо сайхан одоо газар байгаа юм. Одоо эндээс би тэгээд харагдаж байна. Одоо тэр саатлын одоо Байдргийн гол бол одоо тэр сүүдэр дундаас наашаага одоо их урсж байгаа. А дээшээгэн бол одоо 3 голоос одоо баруун зүүн дунд гэсэн 3 том голоос их авч урсан Байдргийн гол байна. Энтэй талаас нь одоо мандлын гол ингээс орж ирээд энэ гол маань одоо зөвхөн одоо Жаргалантчууд биш, Байдрагчууд биш одоо Цаг, Бөмбөр, Бууцгаан гэсэн одоо сумыг дамжиж урсаад нийтэн 270 хэдэн км одоо дамжуулсаа Баазгаан сумын Бөөнцгаан нуурыг цутгаж байгаа гол одоо голын одоо энэ том голын маань их ундарх нь бол одоо гол их нь бол одоо яг эндээс авч урсж байгаа учраас энэ голын энэ айсав энэ голын одоо энгийн хамгаалтын бүс дотор бол үнэхээр одоо эмзэг экосистемийг одоо эвдэж болохгүй маа гэж би бодож байдаг юм аа. Энэ урд модонд ч одоо бугсаага зөндөө байдаг. Одоо энэ жилхэн хүртэл 29 бугсаага 29 гэлөө 30 гэлөө налагаа л харагдчих. Хэрэм байна. Энэ модны хэрэм байна. Бугсаага тарууг зурм алийг тэрхвэд ирнэ. Одоо манай энэ дүүл үргээд айлгадаг болохоор тэгэл хүртээ зүгнүүлээ. Энэ хоёр урд модны чи хоёроо халзад өстө хонгор адуус хэл харагдчихэд юм. Байдргийн гол мандлын голын бэлчир тэгш хэмээх байгалийн үзэсгэлэн тогтоц бүрдсэн энэ газар Монголын алт буюу Мак Хэмээх компани ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2002 оноос эхлэн эзэмшиж эхэлсэн. Мак компани ашигт малтмлын тусгай зөвшөөрлийг 2010 онд 40 жилийн хугацаатаагаар авсан байна. Харин Мак компани лиценз бүхий талбай болох тэгш хэмээх газар уулуурхан олборлолт явуулахыг нутгийн иргэд багийн иргэдийн нийтийн хурлаар эсэргүүцсэн. Нутгийн удирдлагатай хандсны үндсэн дээр Баян хонгор аймгийн удирдлагууд тус газрыг судалж үзнэ. Гол бүрний урсаж бүрэлдэх их усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглыг хориглох тухай хуульд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны тогтоолоор тусгай хамгаалтанд авсан газартай давтаж байсан учраас 2012 оны 2 дугаар сарын 16-нд аймгийн тусгай хамгаалалттай газрын хөлийн бүсийг шинжилэн тогтоох тухай тогтоол гаргаж аймгийн тусгай хэрэгцээнд авчээ. Энэ тогтоол дээр болохоор ерөөсөн орчны нөхцөлийг температурыг бүрдүүлэгч их үүсвэрийг хадгалах, хамгаалах, усны ихийг хамгаалах, мөн тэрний айс савд орсон сууж байгаа хүн ардын одоо тэр нүүдлийн соёл иргэншлийг хадгалах, хамгаалах зорилгоор Байдргийн гол түүний айс сав газар, шар усны гол түүний айс сав газар, мөн төвийн голын айс сав газар гэсэн 3 том голыг одоо аймгийн тусгай хамгаалтанд авсан байгаа. Энэ бол ашигт малтмлын тухай хууль, тусгай хамгаалтанд газар авахтай холбоотой тусгай хэрэгцээний тухай хууль, бусад хууль тогтоомжууд нийцсэн юм тогтоол гаргасан байна. За уг гол лиценз нь бол өөрөө ашигтын лиценз болохтой нөө орчин нэртэй хуулиараа 254 цуслагдах лиценз чагсаалт гаргахад тэрнээс хойно гарсан учраас тусгай тэр орчин нэртэй хуулинд хамрагдаагүй гэж компани хэлдэг. Уулын төцөөдрөнгөө мандлын голыг дамжсан том лиценз байгаа учраас хамрагдах хэвээр ийм лиценз байдаг. За ер нь тэгшгээд одоо доод хэсэг нь бол бидний зогсож байгаа энэ хэсгээс ороод ингээл дээшээ яг гол ерөөсөө цэвэр мандлын голын лиценз байгаа. Мандлын гол дамжсан лиценз байгаа юм ингээл. Тэгэл тэр тэгшдэг нэг жоохон үзүүрэн л байгаа. Баян хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан дээрх тогтоолыг Мак компани эсэргүүцсэн. Уг тогтоолыг төтгөлзүүлэхээр Баян хонгор аймгийн захиргааны эргийн шүүгүүд нэхэмжлэл гаргасан байна. Мак компанийн төлөвлөлтөд холбоотой асуудлаар Мак компани төлөвлөсөн төлөөлөгч FT болон ялсан нартай уулзаад гараад ирлээ. Тэд бичлэг хэлхийг хүссэнгүй.
манай компани хууль зөрчөөгүй. Хуулийн дагуу хөтөлбөр зөрчдөг. Аймгийн тусгай хамгаалалт авсан мөнгө тогтоолнууд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн. Тийм тогтоол учраас манай компани хэмжил гаргахыг шүүгдэж байгаа гэсэн хэлээ. МАК компани итгэмжлэгдсэн төлөөлөгч Жавхлан Инх Туянараас Баян Хонгор аймаг танай тусгай зөвшөөрөл бүхий талбайг аймгийн тусгай хэрэгцээнд авсан. Танай компани зүгээс нэхэмжил гаргасан. Ямар үндслээр нэхэмжил гаргасан бэ гэсэн асуултанд хариулахдаа шүүх хурлын шийдвэр бүрэн шийдэгдээгүй. Манайх давж заалтна. Шүүхийн шатантаа явж байгаа. Шүүхийн шатантаа явж байгаа учраас ямар үндслээр нэхэмжил гаргаснаа хэлэх мэдээлэх албагүй гэсэн хариултыг өгсөн юм а. Байгаль орчны наривчилсан үнэлгээг хийлгэсэн үү? Үнэлгээг тухайн орон нутгийн засаг дарга, олон нийтийн байгууллага, иргэнтэй харилцан зөвшөлж тохиолдсны үр дүнд батлуулдаг. Үүнийг хэрхэн биелүүлсэн бэ гэсэн асуултанд байгаль орчны наривчилсан үнэлгээгээ хийлгэсэн. Батлуулсан. Бүх зүйл хууль ёсны дагуу хийгдсэн гэсэн хариулт өгсөн юм а. Байгаль орчны нөлөөлөх хэдлийн үнэлгээг эрх авсан мөржлийн байгууллага хийн. Мөржлийн байгууллагын хийж босруулж оруулж ирсэн нөлөөллийн үнэлгээг бол яам дээр үнэлгээний мөржлийн зөвлөл хянаж хэлцээ тэгцэн шийдвэрээ гаргадаг. Тэгээ энэ дээр бол бас шинэ 2012 онд 5 сард бол байгаль орчны нөлөөлөх хэдлийн үнэлгээний тухай хууль гарсан байна. 5 сард батлагдсан энэ хуулийн дагуу одоо нөлөөллийн үнэлгээнд иргэдийн оролцоо нэлээд чухал ач холбогдолтой болсон. Тэгэхээр бол одоо нөлөөллийн үнэлгээнд бол иргэдийн нийтийн хурлын саналыг эзэлж яагаад шийдэх ёстой. Ер нь бол одоо хуулиар тухайн жилийн тайлангаа өгөөгүй төлөвлөгөөгөө батлуулаагүй үйл явуулж байгаа компани үйл ажиллагааг зогсоох, бүр тусгай шийдвэрлэлийн туслах хүртэл арга хэмжээ авнаа гэдэг одоо 2005 сард батлагдсан саяны хууль дээр бол ингээд тусгацсан байна. Хуулиар орсон юм дээр одоо нэгэнт орсон тодорхой юм дээр бол заавал нэхэмжил гаргаад байх нь тэмжих үндсэлтэй биш л байх л та. Байгаль орчны үнэлгээний талаар байгаль орчин ногоо хөгжлийн яамнаас ийм мэдээлэл өгсөн бол МАК компани хэлсэн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ батлуулсан хууль ёсны эрхтэй гэсэн үгийг Жаргалан цөмийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ажиллаж байсан мөнх чиргал нэцааж байна. Хуульд заасан хэм хэмжээг нь одоо биднээс судалж үзээд өмнөх одоо хурал судалж үзээд за ер нь бол тодорхой хэмжээний хуулиудыг ашигт нутмлын хуулийг усны тухай хууль бусад хууль тогтоомжуудыг одоо зөрчиж олгогдсон байна гэдгийг одоо тогтоогоод сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал тэргүүлэгчдийн хуралдаж дараа нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж компани үйл ажиллагааг шууд зогсоох тийм шийдвэр гаргасан юм. Мандлын голын хадагт үйл ажиллагаа явуулснаар зөвхөн манай сумын биш. Байдргийн гол 5 савд гоох бүх одоо ажил амжирж байгаа 6 сумын 10 гаруй мянган мал. За тэнд одоо ажилд амжирж байгаа хүн. За дээрээс нь одоо тэр амтэн ургамлын одоо мөхөж өгөө болох. За дээрээс нь бас бөөн цагаан уур ширгэх одоо бөөн цагаан уурд ганц сутгаж байгаа байдрын голч мал манай байдрын гол байдаг. Тийм учраас бол бид нэр энэ одоо бүх иргэдийн санаачлан тулгуурсан тэр иргэдийн тэмцлээ дэмжиж шийдвэр гаргасан нь бол биднэрт бас Монгол Улсын хэмжээнд бол анхны одоо тийм шийдвэр байсан юм аа. Жаргалан цөмийн нутгийн иргэд энэхүү маргаантай асуудалд ямар үзэл бодолтой байгаа талаар сурвалжлагаар Жаргалан цөм рүү жолоо залсан юм. Эрхэм үзэгчдээ хонгорлын зэтгүүлч мөнхөрд миний Жаргалан цөмийн нутагт байх тэгшийн амны мандлын гол дээр хөрөлцөн ирээд байна. Энд бол усаагаар ургамлан нэгширсэн уран байгалийн өнгөн харгалсан гэдэг дууны шат чүлэг нөхөр сэтгэл бууж байна. Мандлын голын ойролцоо тэгшийн ам хийх газар Монголын алт компани уулуурхай олборлолт явуулахаар зэхэж байгаа маа. Уулуурхай ашиглалт явуулах дээр ер нь нутгийн иргэд ямар үзэл бодолтой байдаг талаар сурвалжлан хүргэе. Тэгш ууланд голтой байсан. Тэгээд одоо тэгшин гэдэг гол нь ширгээд одоо нэг 2 булаг байна. Тэгээд одоо энэ байдраг мандлын гол бол эрс багасж байгаа жилийн жилд. Тэгээд одоо ойрхон одоо энэ хүрээний юутай соврог моврохтой тэгээд урдаан байгаад энэ модтой буух согоотой хэрвээ үйлдвэрлэл явууллаа гэхэд одоо буух сагаан нөгөө нутаг байршлан солих тийм эрсдлэгтэй тэгээд хөгжүүлээ маань одоо шарил бунхан энд байдаг тийм л нутаг юм баг. Тэгээд нэг шороо шуурга болдог энэ одоо ундраганд багсаад байгаа 2 голыг чинь нөгөө шуурж авчаад нөгөө шороо навчил ягаад энэ улмал багсгаад ундрагын багсгаад байна л гэсэн. Одоо бол биднээс хүсэхэд бол одоо энэ юуг бол ажилуулахгүй тэгшэн бол одоо бүрэн хамгаална л гэсэн тийм болтоо. Өмнө гарсан уурхаанууд одоо энэ мандлын голд байна. Энэний ер нь гашуун туршлагаас харахад ерөөсө малын ундны усгүй болох гээд болцсон бөөргийн гол бүр ширхтсэн. Мөн ч өмнө одоо энэ 3 булаг сумын
шар усны гол байна. Шар усны гол ширхэгдсэн. Энэ тэгшээч хоол одоо 3-4 булаг шанттай. Энэ нь бол болохоор одоо өрөмжлөг хийснээс хойш ширгээд ингээ гарахыг байсан. Яванда энэ голын ундраг маш их муудаж байна. Жилдээ 2-3 үерэлдэг ийм том сав газартай ийм нутаг байгаа. Тийм учраас одоо энэ гол горигч нь ерөөсөө ширгээ дууслаа. Энд ер нь ямар ч уурхай гаргахыг ер нь бид л манай ард түмэл авч зөвшөөрөхгүй баг. Ер нь ингээд уурхайгаас гол ширгэж байгаа мэдэгдээд байгаа ер нь. Тэгээ байгаль орчин ч өөрөө бас гол багасж байна. Тэгээ энэ гол ус ширгээд ингээд гэж одоо малчин хүмүүс ч хэцүү. Тэгээ ийм газар ч одоо ингээд уурхайгаач одоо энэ бид нар ч амьдрал хэцүү болж ирнэ. Ер нь малхад хэцүү шүү дээ ер нь. Уулгарч гэр чинь газар орон сүйдэн тэгэл хүн амьтны хөөлөгсөн дуу чимээ гэлтэгэл энэ байгаль орчинд их нөлөөтэй байдаг шүү. Энэ талдаар ч одоо ингээд яг төрсгөн байгаад бас л уул уурхай лицензийг багасгах нь уул уурхай нэг гаргахгүй гэж ярихын тэгээ ер нь тэр тал дээр зөвл байх нь тэр нь хэрэгжихгүй юм шиг л бодогдоод байна шүү дээ малчин бидэрт бол. Одоо байдлын гол бол тэгэл нэг хэдэн зуун одоо миний мэтгэл явж лээсэн. Хараг 10 гаруй уурхай байна шүү дээ. Дандаа гол дагаалах ч. Ер нь алт гол дагаж байдаг юм шиг байна. Тэгэл одоо энэ ч гол байдлын гол ч одоо энэ сэгчээ базар байхгүй шүү дээ ер нь. Одоо тэр бөмбөрдөө бол нэг хойш нурсгаад нэг урагшнаас бол ерөөсөө харж лээсэн. Үнэн гэцүү гол ч нь одоо тэгээд баг улаан юм орсож байгаа шүү дээ. Энэ нутгийн ард иргэд чинь энэ байдрынхаа голоор ундаалж амьдэрж байгаа улс чинь ганцхан манай сумын ард иргэд чинь цаг байдрыг тэгэл тоошоо бөмбөр гээл гिचний олон сумыг ундаалж байгаа энэ байдрын гол ч одоо ерөөсөө бараг хоног багсаад байгаа. Тэг уул уурхайх зүйл энэ хэдэн малаа ингээл өдөр хоногоор хариулал авч идэг улс чинь малын эмчээр янз бүрийн тэгэл хүмүүс ардганд энэ хэдэн уул ус хангаа юу гэж сэтгч гэж ангөрөө юу дайжил яваад гэн. Тэгэл нутаг ус газар усаа хамгаалахын тулд энэ малчид хөдөлмөрч чинь эсэргүүцэл. Тэгэл та бүгдийг одоо энэнийг энэ уул уурхай юуг гаргахгүй байхыг л хүсэж байна. Жаргалан цумын байдргийн гол, мандлын голын бэлчээр тэгш аманд хэдэн үерээ мал маллаж ирсэн нэгэн буруутай уулзсан юм. Тэрбээр энэ газрын ойролцоо өвөг дээдсийг нь ясаан тавьдаг газар бий. Зундаа тэгшийн амандаа найр наадмаа хийж ирсэн нутаг ан гөрөөчхтэй амьд яваа цагтаа алтан дэлхийгээ хайрламаар байна гэж уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа ийм хэлсэн юм. Нас өндөр боллооч гэсэн би одоо алтан дэлхийгээ хайрламаар л байна ер нь. Ядаж хөвлөсөн чи би өгсөн чи хэдэн хүүхэдтэй энэ газар яраагаа үлдээмээр байна л гэж бодож байна. Ерөнхийдөө ч нөдлөнгоосоо шавахгүй их бодоод байгаа юм чи одоо Монголдаа л ухламаар юм гадаад орны улс дээр ирж ухаагүй л баймэр юм. Яагаад хүний хэл мэддэг ингээд нэгнийхээ нутгийг ингээд дайсагнаад байдгийм болоо гэж би бүр их гайхаад байх юм. Хайрлаж дээдэлж ирсэн ундны усны их өсөр болсон байдраг мандлын голоо тэгшийн амд нутгалдаг малчид жаргалан цумын иргэд байдргийн гол дамжин урсдаг 5 сумын иргэд Баян хонгор аймаг бүхлээрээ эсэргүүцсэний үр дүнд тус талбайг аймгийн тусгай хэрэгцээнд авснаар МАК компани олборлох үйл ажиллагааг нь төр зогсоогод байгаа юм а. Захиргааны иргэн анхан шатны шүүх хуралд Баян хонгор аймаг ялсан хэдий ч МАК компани дахин давж заалтахаар төлөвлөд байна. Энэ талбайг шинжилэн гаргуулах тухай урт нэртэй хууль буюу энэ гол мөрний улс бүрэлдэхийг ихэд ашиглах хайхыг хориглох тухай хууль батлагдсаар байтал одоо энд хамаарах хэсгийн асуулгүй зүгээр л энэ талбайг манайх ашиглах хэрэгтэй юм а гэдэг байдлаар ингэж хандж байгаа нь бол бас их туйлын үндслэл муутай юм а гэж үзэж байгаа. Тэр тусгай хэрэгцээнд авсан аймгийн иргэдийн хурлын тогтоол шийдвэрийг тус компанийн хүчингүй хууль зөрчсөн шийдвэр байна гэж ингэж шүүхээр заргалцсан. Гэтэл сая анхан шатны шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэр тухайн компанийн нэхэмжлэгийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн хурлаас гаргасан шийдвэр нь зөв байна гэж шүүхийн шийдвэрүүд энэ шат шатанда манай талд гарсан. Гэтэл яагаад ингэж гаргасан шийдвэрд дахин давуу заалтууд байд юм бэ гэдэг асуудал гарч ирэхээр энэ МАК гэдэг компани бол их том компани. Одоо Монголын хуулийн байгууллага төр засгийн удирдлагуудтай өмнөх удирдлагууд ихээхэн сүлжээтэй холбоотой. Тийм учраас хаа байсан газартаа тухайн орон нутгийн засаг захиргаа
тухайн орон нутгийн ард иргэдийн тавьж байгаа санал хүсэлтийг үүлээ хошоогоод хуульч өгчөөд бүр сурчсан. Тэр яг сурсан зангаараа бид дийлнэ, бид аавна гэсэн юм бодлоготой ханддаг болжээ. Баян-Хонгор аймаг Уул Уурхайн компани орд газар ихтэй тооцогддог учраас Уул Уурхайн шинэ бодлого баримталж ажиллахаар төлөвлөж байна. Энэ МАК компани асуудал үүнд хамаатай учраас иргэдийнхээ үгийг сонсож иргэний оролцоог нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөд байгаа юм а. Баян-Хонгор аймгийн Уул Уурхайн сүүлийн жилүүд маш их хэмжээгээр бас буруузгаар авч ирлээ. Баян-Хонгор аймгийн Уул Уурхайн, Ерөөсөлгүй Уул Уурхайн одоо ордог байдлыг ажилтдаг байдлыг бол тасн зогсооноо. Ер нь иргэний санал бол хамгийн одоо дээд санал болж ирсэн. Шинжлэлийн засгийн газар онцгой шинэ өдөрлгүүд иргэнээс асуудлыг эхэлж асуудаг байхаар иргэдийн санал явуулахыг хөндлөж үзэж тэр одоогийн санал дээр үндэслэж дараагийн шийдвэрүүд гаргадаг байхаар явж эхэлсэн. Тийм учраас багийн иргэд битүү орол бас урамдтай иргэдийн саналыг үндэслэж тухайн одоос мөрөнд тэтгүүл ажиллагаа явуулж байгаа компаниудыг үйлчлүүлэх ажиллах тал дээр ярилцж байх болно гэдэг бас хэлэх байна. Энэ шүүхийн ашигтандаа явж байна. Шүүхийн яаж гарах вэ? Тэр гэдэг бид хүлээж байна. Гэхдээ иргэдийн талд бид хүн байгаа. Иргэдийн одоо дуу хоолой одоо олон иргэд тухайн санал болсон тэр шийдвэр дээр бид хүн үндэслэж дараагийн хийх болно гэдэг бас хэлэх байна. Дээр байна уурхай гэх юм бол өнөөдөр ингээд манай байшингийн ард түмэн болон энэ ташгоруудад энэ байшингуудаар ундаалдаг тэр олон түмний ард иргэд малахбон амтэн орхомол бүх юм сүрт юм байна. Ил давамтай хуулна гэж таамаг. Гол горигч нь ерөөсөө сэргээ дууслаа. Энд гэр нь ямар ч уурхай гаргахыг ер нь бид л манай ард түмэл зөвшөөрөхгүй. Үнэн гэхдээ голд нь одоо тэгээд баг улаан юм болчихж байна. Хаа байсан газартаа тухайн орон нутгийн хэсэг зэрэг тухайн орон нутгийн ард иргэдийн тавьж байгаа санал хүсэлтийг үүлээ хошоогоод хуульч өгчөөд бүр сурчсан. Тэр яг сурсан зангаараа бид дийлнэ, бид аавна гэсэн бодлоготой ханддаг болжээ. Одоо бидэндээс хүсгэд бол одоо энэ юуг бол ажлуулахгүй тэгчэн бол одоо бүрэн хамгаална гэсэн тийм болтоо. Иргэд ийхүү нутагсаа хамгаалж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд сэтгэл нэгдэн эсэргүүцэж байна. Иргэнийхээ үгийг сонсож иргэдийнхээ оролцоотойгоор асуудлыг шийддэг шууд арчлалын өнөө үед иргэдийн үг хамгийн хүчтэй. Ямар ч тач маргаантай асуудал хэрхэн эзлэн шийдвэрлэгдхийг хүлээх л бэлтлээ.